Сайн уу ток шоу хүлээн авч үзэж байна. Оролцох боломж олгосон чамд их баярлалаа. Ая зохиогч, дуучин продюсер Балчин Жавын ангирмаа. Өөр дээрээ хүрээд ирэхээр өстой яйгуу юу болчт юм байна. Тайзыг бусдад ингэж гаргаж өгөөд өөрөө яагаад ард нь орсон. Саран туяа шиг дуулж чадахгүй, ариун шиг дуулж чадахгүй юм чинь. Наад энэ зохимжтой. Би ер нь тэндээс ер нь уншиж байгаагүй юм, сонсож байгаагүй юм шүү. Яг тэр болгоомжийг надад долих хэлчихсэн байхгүй юу? Тэгээд түүнийг би шанартай илдэг байхгүй юу? Спорт руу нэг зүтгэж үзсэн үү? Шигшээ багтал тоолжсэн. Бусдын өмнөөс шүүмжлэлт өртөгч гэдэг юм уу? Тэгээд би төмөр хатагтай гэдэг нэг авсан шүү дээ. Би бас тэр миний өөр зүйл гэж хэлэлтэй нэш. Өө өстой сэтгэл хангалуун байдгүй. Надаас шалтгаан алахгүй айгүй их зүйлүүд гардаг. Тэ зүгээр. Тэгдэггүй хүнийг авчраад бас яриулмаар байна шүү дээ. Тэгэл цохоц юм да. Яхарахгүй чи орхоны яриач нэг биш санагтаа янаг сэтгэл чинь дотн бишээ үнэ хэлээч харин миний зүрх чамай хайрлан араадан өдрийг өнгөрөө хонгор залуу минь чи Манай рок pop ертөнц их гоё цэвэр тунгалаг. Тэгэлгүй яах вэ? Хаан чамгаална. Тэгээ өөрөө их гоё ад жаргалтай байхыг хүсэж ах шиг байна. Яг одоо сэтгэл зүйн байдал нь юм байгаа даа гэдгийг тооцож идэр зохиож өгсөн дуу. Гэхдээ би уудган биш шүү. Уудган биш шүү. Рок pop ертөнцид яг юм продюсер уран бүтээлчдийн юм соёл бий болж чадсан уу? Иймэрхүү юм бол надад байдаг юм. Бусдыг би мэдэхгүй байна. Дандаа surprise нэвтрүүлэгч нэг үнэхээр онцгой шүү тий. Өөрөө сюрприз одоо тийм. Өөрөө surprise болчихж байгаа юм байна. Тийм юм шиг. Англи чин тэр үед ярьчих юм уу? Нэр нь Хэрэггүй үү? За 80 гараа. Миний хамгийн дуртай сэтгэл бодлоосаа. Чи одоо найзынхаа юм болчихлоо. Гээ, найзынхаа зохиосон ногонд өвөө мөгийгч битгэхгүй гэл бид. Эдгээр ийм багхгүй. Дууг нь мэдчихэж байгаа байхгүй тий? Иргэн дуучин сонсохоор бадаг шүдгээ тэрлэн айсайсаа сэтгэл дурган уйсуйсхэн бодол өмсөн Миний найз өнөдөр хөлсөн ирж ингээд нэвтрүүлэгт чимсэн бас маш их баяртай байна. Одоо телевизээр хоёлаа биеиндээ Хайраа шаарлаа. Гэхдээ сайхан үгийг одоо Харамгүй хэлэхэд харамлаад яхав тийм биз дээ.